Талхны Мухлаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл. Энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шудраг бос байна. Ямтэн. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчхэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс. Танд үсчий багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн гэж би агааш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ үүлэн дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. Энэ хостол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шилийг чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирмэ, та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг юм. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгахчихсан найзаа. Энэ байх нэ талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмэ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөлсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Гайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маань хэмээн. За. Чи гэртээ харж хүүгэлдэгээ үзтэй жаалаа. Харуу надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хүүхэд вэ? Энд юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жахан ажилгаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажил болох байхаа. Ингэсэн нөхрийг тайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусгая. Нэг долларын шарж Чадсан гүйцэлтэй хөгшин талах минь. Одоохон би бариад ирэх юм аа. Хин даргуй гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэглээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Агцахаа хүндлэхийг цаагаад байна. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Аваа, та зүгээр үү? Авиг минь зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төлчгөн одоо яваад өг. Тийм үү?
Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үсчи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм хэмжээтэй юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлагыг чинь хүлээж авлаа. Олон хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болог. Байцаараа энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялгд хичээе. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи ихлээсээ ялмаар байна. Одоо бардамдах цаг биш ээ. Аавынхаа үсчиг авармаар байвал бардам зангаа хай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох нь. Хамгийн анхны Брэд Барбер Проудонт тавтай морил. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхи хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ 900 тэмцээнээс 900 ялсан 80 талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Мотом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Жоо жаала. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гүйх болов уу? Одоо харцгаая. За. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суудгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүхнийг шийдэх. Бүх чадлаараа хичээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, тэмцэж байгаа шүү. Хөөх тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг юм бэ? Юу вэ? Ямар муухай харагддгийг бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талах зүгээр л үүргээ биелүүлж байгаа шиг байна. Сонин сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талх өмнөх шигэ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. аваа. Таны төлөө би ялнаа. Таны үсчин Хөөх тэрийг хардаа. юу вэ? Талх үсчин ахад чадсан хүмүүсээ. Ялагдж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лог бүтээлээ. Үгүй байлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талх. Сима. Тэ баяр хүргэе. Би ирлээ аваа. Хүмүүний тэмцээ юу болов? Урмэгч угаас дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талх гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх, тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран маамаар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм уу амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалгууд аавда туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ялвал тэр жаал баярлна гэж юу?
Мундаг үсчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр урам амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Хөөе талхаа. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олно гэж байдгүй юм. Баярлалаа. Ашиг баярлалаа ирхмэ. Ачиг чи заавал гаруулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж ирхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвг удчихсан алгав. Сайн уу зайцгаа? Энэ халтар тэнмэлгүүлэг хаанаас гараад ирвэ? Яв цаашаа. Миний Себастьянд бос халтагаад үзээрэй. Ястаник. Сайн ажиллах гэдэг нь миний эрэл хаагуул хамгийн сайн сүү хийнэ. Тэнгэр минь. Баяр наанаас гараарай. Хүүх, яасан хөрдөм юм бэ? Намайг сүү гэдэг, чамайг ингэдэг үү? Үлсчихсэн юм уу? Бүлээж байгаарай. Мэ, энэ шин сүүг уучих. Өсөглөн бэлтгэн нохоо байна штэ. Нэрээ мэдлээ. Надтай хамт үсчний газар руу яв. Тэнд хоол байгаа. Чи ноён талханд яг таалагдана. Яасан ч үгүй. Тэгүүлдэ ирхмэ. Хөөрхий цайцганд өөр очих газар байхгүй. Ус чин тэжээвэр амтэн хоройтой. Ноёнтон тэхүү. Үнэхээр уучлаарай. Зайцгаа. Манай дарга чамайг үсчний газарт байлгаж болохгүй гинэ. Үгүй. Зайцгаа. За, одооноос чи энд байгаарай заа юу? Тарахад мэдэгдэж болохгүй шүү заа юу?
Донат хамгаалж. Сүү ахад крем аваад өгөөдгөө. Сүү? Энэ хүүхэд хаач вэ? Сүү чи доор байна уу? Юу болоод байна? Сүү! Ноён талхаа. Миний буруу ирхмэ. Пөрхи зайцхныг битгий хөөгөөчтэй. Үгүй та хоёрыг хоёуланг нь хөөн. Өөж ганцхан удаа өршөөгөөчтэй ирхмэ. Хөөх, яасан игдүүтээ хөөрхөн амтан бэ? Энэ гүлэг танаад байдаг юм уу? Хөөх, ямар хөөрхөн юм бэ? Хөөх. Нохотой чи хамт зураг авахулж болох уу? Би Болдгүй яах вэ? Болдгүй яах вэ? Зайцхан бол манай үсчний саяхуус болсон амтан тийм ээ? Зургаан авах хичнээн жавхуулсан болно. чи баярлалаа. Хэмээ? Зургаан оруулвал хямдрал үзүүлнэ. Ямар дог юм бэ? Эдний үс чи ясаа янзтай юм аа. Сайн байна. Үсээ хямдралтай засуулмаар байвал ийшээ дугаарлаа зогсоорой. За, зайцхан өхөр дөм хөөрх юм аа. Тараач яхан. Он хүртэл тоолоорой. Бүгд инээгээрээ. 1 2 зайцхан. Робот сүү. Жижигхэн зөөлөн Өнөөдөр ч дараалал ихтэй байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Талах яасан их үйлчлүүлэгчтэй юм бэ? Тэр өнгөрөхөөс цаашгүй. Чамд хичнээн удаа хэлэх болж байна. Шоколадтай, гүзээлцгэнтэй кремийг бас хольчихсон байх. Наад хоёр ч адилхан л крем ялгаатай юм уу? Энэ сүү юу ч мэдэхгүй шүү. Нэг санаа төрлөө. Би суу тухаантан. Ай сүү. Надад түр зав гаргаж болох уу? Сайн уу ноён чипсээ? Би ажилдаа явж байна. Юу болов? Үгүй яах вэ? Хаврын цэмбэлгээ хийж яваад донот цагдаагийн бичлэгнүүдийг оллоо л да. Танд донот цагдаа байгаа мó? Тийм ээ. Найруулагчийн төрөлтгөл гэдэг бүх юм нь байгаа. Найруулагчийн дүр дэтгэл би харж болох уу? Өш юм өгчлээ шүү. Хөөх. Таныг зойрондоо лабораторид гэж мэдсэнгүү сууд ухаандны кинон дотор очихсан ч санагдаж байна. Би сууд ухаантай юм чинь аргагүй. Би Taylor State-ийн Magna Cum Laude сургуулийг төгссөн. Энд байна шүү дээ. Цаан чинь бичлэгнүүд байгаа. Үз. Маш их баярлалаа. Донот цагдаа би очлоо. Юу болоод байна? Үнэхээр хууртагдлаа шүү. Өтгөн сүүгээд байлоо. Ноён чипсээ намайг гаргаач те. Би ажилласаа хоцорлоо штэ. Таачаала. Ажилд битгий санаа зов. Оронд чинь ажиллах ажилтнаг бэлдчихсэн байгаа. Хар. Робот сүү. Робот сүү миний оронд ажилд явна гэж үү? Тийм ээ. Тэгээд чи бүтэн өдөр чинь доноо цагдаагаа үзнэ шүү дээ. Ажил дээр намайг хүлээж байгаа штэ. Мэдээж найруулагчийн дүр тутгал байхгүй үз. Би сүүг ахаад 2 хором хүлээе. Би ирлээ ноён талхаа. Сүү, яагаад ингэж хоцорвоо? Цэвэрлэгээ хийж амжихгүй нь бай.
Сайн өрхмээ. Одоо харцаагч наваад ирээ. За. Харцаа. Надад ингэж санагдгүй эсвэл сүү өнөдөр чахан сонирн байна уу? Тийм ээ. Ажлаа зөв хийгээд байх чинь. Ноён толгой таны харцаа. Оо, баярлалаа. Энэ амт нууц түлхүүрийн эзэн. Чи үнэхээр сайжирсан байна шүү сүү. Сайн ажиллаад байгаарай. Эндүү сайхан сэтгэлтэй. Робот сүү яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоо талхыг үерүүлээд өгөх цаг боллоо. Ноён чипсээ. Чи намайг цочоочлоо. Яах гэсэн? Надад уугын мөгч болсон. Маа, уусуу. Хийжсэн ундаа аваад өгч болох уу? Унда. Ундаа уусан чинь пицца идмэр санагдчихлаа. Пицца захиалаад өгч болох уу ирхмээ? Байна уу? Ямар нэг пицца хүргэлтээр. Яслаг ихтэй шүү. Бяслаг их хийгээрээ. Тэр нь далайн хүнс хийж болгоолоо. Оо, сүү. Арга барилсан сайжирсан байна. Таныг харж сурсан юм ноён талхаа. Хичээл зүтгэл минь ингэж нэг үр дүн өгөөлөө. Их биш байна. Бас яава. Дэндүү хидчихжээ. Лактей тавчраад өгч болчихоо. Миний төвчээр алдарлаа. Робот талхыг устгахаар чи хугацаанд дууссан сүү болно тоо. Юу? Ноён талхыг устгах гэж байгаа мó? Тийм ээ. Тэр муу талхыг шарна. Би ганц товчлараад л боллоо. Үгүй. Талхыг байхгүй болчихоор чи бис үдэшлэгний од болно. Миний үсийг засаж дуусаагүй шүү дээ. Бараг хүрлээ шүү. Хизээч хүрэхгүй юм байна. Би яах вэ? Би чадлаа. Сүү, ямар хэрэг гарав? Ноён талхаа одоо би толгойг чинь бариад өгье. Хөө, тэгвэл сайхан л байна. Хурдан нэг юм хий. Энэ роботыг удирддаг удирдлага мөн байх. Энэ удирдлагаар зогсооно. Ноён талхаа иллэг таалагдж байна уу? Тийм ээ. Иллэг бол чиний ганц хийж чаддаг юм шүү те. Ахаад жаахан чанга бариад өгөх үү? Бэзэр, хизэнээс хоёр сүү байдаг болчихоо. Ноён талхаа болгоомжтой. Наад зүү чинь хуурамч. Миний робот хойлбор. Ноён чипс таныг устгахын тулд явуулсан. Намайг устгахаа. Үгүй, би чи үгийн тоо. Би жинхэнэ сүү. Аль чин жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Аха. Тооно цагдаагийн 27 дугаар ангийг би хийцээ үзсэн. Би хайгаад ахъя. 27 гэж байхгүй. Оноод цагдаа 26 ангиар дуустгий. Тэгэхээр хуурын сүүн чи. Тийм ээ. Үгүй, гэхдээ чипс надаар хэлсэн. Одоо би захыг чинь зүсэж авна. Дараа нь чамайг шарна. Би тийм юм хийгээч дээ. Ноён талхаа. Битгий санаа зов. Энэ удирдлагаар роботыг зогсоож чадна. Баяртай хуурамч авсан минь. Үгүй. Сүү, яагаад агаар жуулагч асаач хаваа? Петр, яагаад болохгүй байна? Хайрцагтаа аарцсан минь. Наадах чинь агаар жуулагчны удирдлага. Агаар жуулагчны удирдлагаар намайг аврах гэж байсан юм уу? Намайг үгээр уучлаарай. Робот сүү, талхыг зүлэх цаг боллоо. Үгүй шүү. Ноён талханд муу юм хийгээд үзээрэй. Надад удирдлага өг. Цаашаа бай. Эхлээд чамайг устгана. Тушаалыг гүйцэтгэе. Би чамайг сүүний шиг болгох уу? Эсвэл хөлдөөс мөхөлдөөс болгох уу? Сүү, миний алтан томнуудыг сүйдэллээ штэ. Уучлаарай ноён талхаа.
Сүү. Үгүй. Сүү. Миний нуруу өвчгөл. Та зүгээр үү ноён талхаа? Зүгээрээ. Чи зүгээр үсвүү? Би зүгээр ноён талхаа? Үгүй. Яаж чадваа? Наад роботыг чинь боолчлох гэж ямар их зовстыг мэдэж гин үү? Ноён чипсээ чамайг баривчилж байна. Намайг тав би гэмгүй. Та хоёр зүгээр үү? Яг уу гайгүй болчихлоо. Чоко, таныг харах сайхан байна. Нэг л биш үү харин цагдаад үзсэн юм аа. Гэтэл та хоёроо зохицуулчихсан юм шиг үү? Намайг тав би бишээ. Хэлээд байна штэ роботыг буруу. Тэр хэрэггүй амтан робот явуулаад намайг үгүй хийнэ гэж бодсон юм байх та. Бүгд миний буруу ноён талхаа. Би доноо цагдаа үзэх гэж яваагүй байсан бол Юу? Ажилдаа явах орон дооно цагдааг үзсэн юм уу? Робот суу ажлаа их сайн хийж байсан юмсан. та их муухай юм аа ноён талхаа. Яаж чадж байна? Зүгээр тоглосон юм аа. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст бариул үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан л юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Сүү. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босороо гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөөр багтаах газар алгаа. Ёо хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Сүү, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хийснэр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вэ?
Охоо, энийг л жинхэнэ гялалзах гинтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Хөөсөө. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Энэ юмыг хийж сураад байх шиг байна. Хинбэ? Хин ингэж хайчихва. Миний машин. Их хууч гаргадад байгаа. Бас л хог юм байх гэж боддог. Үнжи. Таны хүснэ. Хуучирч зэвсэн энэ бүх шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л да. Тэгээд бүх машинаа аваад иргэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургалтын хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймер. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнч чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнжээ. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэгээдээ болж хамаал өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Бидний хөдлөр авах. Тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талах үсчин гинүү? Гүнж талах үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр үнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талах үсчин шилдэг. Явъя, талах үсчин дээр очие. Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Доноод хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талхчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талах байна. Залхдгүй мүү? Ноён талха та баг байхаас л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөөд өрөөсөн гартаа хайж нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж. Энэ муу талах төрөхтөө дургу хөрмээр байж. Тэгээд зогсохгүй. 3 настайгаас эхлээд ганцаараа үс тасаж эхэлсэн. Ээж аав маань үсчин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвийнхэнүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ? Тийм ээ, тийм. Энэ муу дургу хөрмээр талхны хандыг хагдарах юмсан. Нэрэ яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няцтарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Ёо, оччихсан байх та. Энэ одоо юу үнэр вэ? Энэ хав тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед энэ чинь ариун цэвэр өрөөний хог ясаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү.
Арж чадахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгдсэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан аа. Өх, үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яазуу. Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил ийм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсч болох байлоо. Үгүй. Юу? Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй. Өөдгөртэй штэ. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зүүндээ их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайцсам атгаж төрсөн гэв үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Энд дээрж байсан бай. Аваа нөгөө Хаач чухаа. Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгаасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь Улаанбаатархны бомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг нь яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн мэт дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй бдэн байсан байж тээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад өөх юм эхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ, уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ. Энэ жимстэй цай эрхмээ. Хацгаа. Яаж байгаа чинь энэ вэ? Уучлаарай эрхмээ. Та зүгээр. Талхаа, чи яаж байгаа чинь энэ үү? Эрхмээ, уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Талхаа, чамд яагаараа хийж чаддаг юм ганц байдгүй юм бэ? Багэт, юу болоо вэ? Эрхмээ, талх дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ талхаагаа яах юм? Цагтаад өгнө даа. Нөгөө Талхаа, өнөөдөр та ингэж хайрдаа. гихтээ Өнөөдөр та гэртээ хайр. ойлголоо эрхмээ. Энэ залгаас болоод бүр яахаа мэдэхгүй байна. Өдөр болгон л хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шөнө чиний мөрөөдлийг би тастатаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр хүнгэлсэн царайг нь харда өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна да. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангад байсан байж тээ. Гох, тэнийг талах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар талах, мангар талах, мангар. Талх хийцээ угаас уух юм болоо. Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаваас. Энэ муу талх чинь энд тэндгүүд орд үзэгдэж байх шив. Гэрлүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын гэр биш байлгүй дээ. Рүүч ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсний газарт баахан л загнууллаа. Жом та ярьж байдаг.
Амьдрал нь дэндүү хүнд болгоор солиорчихсан юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэхин. Багийнх надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу. Үсчин болохоо болиод нутаг руугаа буцъя да. Йоо, үсчин болохоо болно. Минь яаж хань энэ вэ? Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гисэн салъя да. Сайн сонсох. Эцэг юун тэнэг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамааг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ястаа нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгээд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг ус чинь болж чадах уу? Хамгийн шилдэг ус чи? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд ус чинь галзархаа. Галзархаа гэсэн үү? Гэхдээ л ус засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг ус чинь болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт ус чинь дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Санаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хэн чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс цасгатаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоё янзалчихлаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харалта. Би чамд. Яаж ийм гоё үстэй болгочих вэ? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би ихлээд ирсэн за. Үгүй би ихлээд засуулна. Ихнээ баярлалаа. Хааш явчих вэ? Яа, цаг хугацаагаар аялагч намаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдэ. Чипс хаан юм хачин ус асалтай болчих вэ? Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулал та. Юу гэнэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэн гэдгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг вэ? Тэр бол би юу ч хэлэхвдээ. Юу вэ? Зээж бодолтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гардаг юм. Юу болсон бэ? Энэ бүсгүй тохоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, чери 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус засуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй юм байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчих нь 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53,463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха, Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Ийм мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно.
Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? Ноён тавха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Тэдээ ийм юм бэлдэж гисэн. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодолт сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхэг чигнэмэг математикта сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа багшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтгаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болгон нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй. Тоонд муу юм байж юу? За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгссөн 11-12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11 12 132 12 12 144 13 шок 3-4 хэдвэ? Хэдүүлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлзэгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин шок. Чи 12 он авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад л хамгийн мөн болдогч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Ти том болж тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Ичиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хүртэл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 6-4 24 6-5 30. Онтож болохгүй. 6-6 36 6-7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл сайн байна. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шоко. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Тийм ээ. Тэр бол нананам мужиг юм. Наан бүжиг. Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам мужигийг бүжигэлдэг. Багшаа яагаад байгаа юм бэ? Нананана. Я. Наадах чинь юу вэ? Нананана. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна.
Юу, гэхдээ би чадахгүй нэ. Чадахгүй нэ. Шоко, нанам бүжгийг бүжиглэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гээч вэ? Хараа муудч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс энэ төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн бэлээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Ох, энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг гоо саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13,928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11,693. Хүүг захирлаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэх хэвдэ. Сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг үгүй асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87,642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Дэш өргөс татхнэ. Шоко, нанам бүжгийг бүжиглэх хэрэгтэй шүү. Энэс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи наана яагаад гарч байгаа? Нан. Е. Нан. Е. Юу вэ? Энэ бол 12 тэн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм юм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрчихлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон юм? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрчихлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин тий. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнээр баярлаж байна. Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаа чи ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгүүл авч болохгүй. Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ уулзсан сэтгүүл байна. Сонсож байна уу? Ой Шоко, Надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй. Зүгээр л кас. Барагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслагтай болчих юмсан. Сайн байна уу гэмээ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Хүрэн чинь хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж таартай байлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөхдөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомод байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдүүд цаас хайчлах дуртай. Харин би үгүй. Би ус хайчлах дуртай. Хайж чулуу даавадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно.
За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирэх мэ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар сүүн крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй байна. Байж байгаарай. Гэтэ танк ороод яг нөө хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирэх мэ. Одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минь гэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн зоо шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдав. За хатагтай кремийн цэвэрлжиглээ. Намайг уучлаарай. Зөвхөн тэ толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан иллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахад нэг боломж олгоё. Баярлалаа ирэх мэ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанд тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалгавар би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин гэж вэ? Ухаагаад тоход хардггүй юм бах та. Одоо цэвэрлээ гэх юм. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөрхий бяцхан амт шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүмүн нааш нөгч. Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадаг юм. Урдаас нь хошоо. Хөөх! Яста! Баярлаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс өхөөрдөж байна. Ахад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахад нэг боломж байгаа. Ноён талхаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажил хуугүй юу гэдэг чинь шалтгаалan шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Хол орцон мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр цөцгий нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод. Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хартаа. Ямар бүтэц сөрдөж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Алхны муглаг хотын тэнгэрт нисж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана байна? Тээврийн минь нураасны төлбөрийг нэгцтэй дутаалгүй авна. Хөөе, энэ газар нь юм байна. Энэ нөгөө алдарт талчийн үсчний газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний үсийг засч өгөө. Намайг уучлаарай ноён толгой. Алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, эсмэн дэрсэн бол боллоо. Шалгалт авч дууслаа. Чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу?
Бэлэн болгоны чинь хийнэ. Хичээж ажилтнаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөх, дахиад явчих. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Оёндоо. Би хируугаа нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо.